Сайн байцгаана уу? За би хандах байна. Өнөөдөр хэдүүлээ харизмын талаар ярилцсан. Энэ бол нийтлэг ойлголт хүмүүс ихвчлэн харизмын талаар мэдж байгаа. Ихвчлэн ер нь бүгдээрээ л нөлөөлөх урлаг, нөлөөлөх ур чадвар гэдэг талаар нь бол илүү сайн мэдж байгаа. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр авч бөгөөд тодорхой ойлголт аваад энэ сэдвээр нь хаа гэж бодож байна. Тэгэхээр ер нь нэрнээсээ эхлэе. За харизм гэдэг нэрийг бид нар бол нөлөөлөх чадвар гэж ер нь төлхөө ойлгоод хүлээж аваад байдаг. Гэхдээ энэний хамгийн эртний ойлголт нь бол ер нь шашинд орж ирсэн. Тэр нь дундаа л Христийн Библийн номон дээр бол хэдэд бол тусгагддаг. Ер нь бол утга нь бол Бурханаас өгсөн бэлэг гэсэн утгатай. Бурханаас өгсөн авьяас ч юм уу те. Тэр энэ нь ямар нэгэн байдлаар сайхан сэтгэлээрээ аль эсвэл өөрийнхөө байгаа байдлаараа манлайлах чадвараараа гэх мэтчлэн аль нэг өөртөө ингээд Бурханаас өгсөн тэр бэлгээр хин нэг өдөртөж байгаа, хин нэгэнд одоо давчаар хэлэх юм бол таалагдчихж байгаа. Энэ процессыг бол хилээд байгаа. Тэг яг энэ харизм гэдэг сэдвээс эхлэхээс өмнө богинохон түүхийг бол ярьж өгье гэж бодлоо. Их Британд тухайн үед PISA-д ингээд сонгуул болж ирсэн 1886 өөр хэлэх юм бол энэ сонгуульд Уильям Гладстоун болон Бенжамин Дизраэли гэдэг бол хоёр эрхэм бол өрсөлдөж байсан. Тухайн үед энэ сонгуульд хэрвээ ингээд ялах юм бол дэлхийн бараг талыг өдөртөх хэмжээний ийм эрх мэдлийг бол олж авах байлаа л да. Санаатай ч юм уу санамсаргүй ч юм уу Уильям Гладстоун болон Бенжамин Дизраэли хоёр нэг эмэгтэйг орон цоогод урьсан юм байна л да. Эхний өдөр бол Уильям Гладстоун орон цоог урьхаар болоод сэтгүүлчэд сонирхоод яах вэ юу болох вэ гэд тэр орон цоог барьж байгаа газрын гадаа хүлээж чад нөгөө эмэгтэй гараад ирсэн чи хэлсэн асуусан байна. За тасаа ингээд манай нэр дэвшигчтэй Уильям Гладстоунтэй орон цоог барьлаа. Танд яг ямар мэдрэмж төрсөн бэ гэд асуусан чинь нөгөө эмэгтэй юу гэж хэлсэн бэ гэхээр би сая нэр дэвшигч Уильям Гладстоунтэй орон цог барьсан чинь би энэ Их Британий хамгийн ухаантай хүнтэй ярилцсан юм шиг надад санагцсан гэж хариулсан. Мөн маргааш өдөр яг нөгөө газраа яг нөгөө цагтаа Бенжамин Дизраэлитэй нөгөө эмэгтэй чинь орон цог барьсан. Ингээд сэтгүүлчид өмнө л адил үлээдгээрээ үлээгээд нөгөө эмэгтэй гараад ирчих дахиад асуусан баг. Та сая манай нэр дэвшигч Бенжамин Дизраэлитэй орон цог барьлаа. Ер нь Уильям Гладстоунээс юугаар ондоо байсан бэ? Танд яг ямар санагдсан бэ гэж хариулсан. Асуусан чинь нөгөө эмэгтэй юу гэж хариулсан бэ гэхээр за энэ удаа би өөрөө энэ Их Британий хамгийн ухаантай хүн болсон юм шиг надад санагцсан гэж хариулсан мэд. Өөрөөр хэлэх юм бол өөртөөгөө ярилцж чад тэр хүнийг өөртөө итгэлтэй байлгаж чаддаг. Өөрөө одоо тэр хүн нийгэмдээ гэр бүлдээ ямар хэрэгтэй юм бэ гэдгийг ойлгуулж чаддаг. Энэ халуун дотн мэдрэмж өгч чаддаг ийм л хүн Их Британий ерөнхий сайдаар бол томилогдчихэ. Тэгэхээр энэ богинохон түүхээр одоо юу илэрхийлэх гээд байгаа юм бэ гэхээр яг харизм гэдэг зүйлийн гол ойлголт хамгийн гол моментийг бид нэр ингэж онолдож явж байхаараа зүгээр нэг богинохон storytelling-ээр ингээд гаргаад ирчихэж байгаа. Ерөөд бол бусдад нөлөөлж чинь ярилцж байгаа хүнийгаа би хэрэгтэй хүн юм байна гэдэг ойлголтыг шууд өгч байна гэсэн. Тэгэхээр харизмд хамгийн харизмыг хөгжүүлж болох хамгийн хүчтэй 3 зүйл байна л да. Энэ юу гэхээр ер нь харизм бол төрдгөө гэсэн уламжлалт ойлголтууд орхигдоод нэлээд удаж байгаа. Үүний оронд бол харизм бол хөгжүүлж болдго юм а гэдэг дээр бол эрдэмтэд бүгдээр бараг санал нийлээд нэгдээд бол ирчихсэн. Тэгэхээр харизмыг яаж хөгжүүлдэг болдгоо вэ гэхээр нэгдүгээрт одоо ярилцж байгаа хүнийхээ харилцаж байгаа хүнийхээ бизнес, улс төр ямар нэгэн уулзалтанд орж байгаа хүндээ бол анхаарлаа бүрэн хандуулах хэрэгтэй. Ихэнх хүмүүс за ингээд сонсцоод дүр эсэргжээвэл намайг сонсч даа гэж бодож байгаа хта гэж боддог. Чи яг үнэндээ бол тэгдэггүй хүмүүст бол мэдрэгддэг. Тийм учраас хамгийн сайн сонсогч байна гэдэг нь бол хамгийн сайн бас харизмыг бүтээж өгдөг. Үүн дээр бас нэмээд нэг жишээ хэлгээд 19-р зууны ихэнх 20-р зууны ихэнх үеийн Алтан дээл Карнеги гэдэг элтэх ур чадварын бас хувийн хөгжлийн сурагч багш алдартай
лектер юм байдаг. Тэр нэг удаа үдшилтэд урагдаад тэгсэн тэнд нэг залуу их хэцүү байсан. Одоо сэтгэл санаа нь хүнд үеийн таарсан юм шиг. Тэгээд Дэл Карнеги дээр очиод дуушлаараа би ингээд тантай ярилцаж болох уу. Тэгээ манай хүн бол нэг цаг өөрийнх нь бүтэн ингээд зовлон сонссон байгаа байхгүй. Тэр залуугийн бүтэн нэг цаг ямар ч хариу хэлэхгүйгээр. Тэгээ юуны эцэст яасан бэ гэхээр тухайн ярилцсан хүмүүс маань бол нэлийн бас Филиппинтэй ч юм уу одоохор бол тийм язгуур том байсан юм шиг байгаа даа. Тэгээ ярилцлага дуусны дараа бол Дэл Карнеги хэлсэн байна. За баярлалаа, та бол маш сайн илтгэгч юм байна гэж хэлсэн. Дэл Карнеги ганц л зүйлийг гайхсан. Яагаад би сонсны жил энэ хүн намайг итгэж гисэн юм болоо? Би юу ч юм яриаггүй штэ гэж бодсон. Гэхдээ яг тэгж сонссон нэг л цаг нь бас хожим одоо Дэл Карнегийн амьдралыг бас өөрчлөхөд төлөвлөж үзүүлсэн. Яагаад гэвэл ярилцсан үнэн Дэл Карнегид бас амьдралаа үйлцэх хугацаанд нэлээд тус болсон юм хүн бол байт юм ялээ. Тэгэхээр яг үүнийг үүгээр бид нар юу ойлгож болох вэ гэхээр сайн сонсно гэдэг чинь сайн харилцан бүтээдэг буюу та тэр үнийг сонсснороо та өөрийнхөө цаг завыг алдаад байна да. Би алтан цагаа энэ хүнд зарцуулж байна гэж бодхоос илүүтэйгээр та тэр үнийг сонсчоод тэр хүний мэдрэмж нь энэ ямар очин сэтгэлтэй үе юм бэ гэж нөгөө хүн чинь таныг бодох бодлоо бас эргэж идэг гэсэн. Хоёр дөрөөсөө хүчрэг байх. Хүчрэг байх гэхээр л манайхан ч ойлгоод хөмсгөө өргөөд лигцэн гаргаад аль эсвэл юм ч ялагдахгүй юм шиг цан гаргахыг ихэнх хүмүүс бас тэгж ойлгоод байгаа. Тэгэхээр хүчрэг байна гэдэг чинь дотоод сэтгэлийн хүчрэг байдлыг хэлээд байна шүү дээ. Дотоод сэтгэлдээ хүчрэг бос байх юм бол та гаднаа 1000 хүчрэг дүрийг бүтээгээд нэмэргүй болчихно гэсэн. Өөрөөр хэлбэл өнөө маргашгүй нууж унтгачаа байшинт маш гоё чамин тактигээд яах юм бэ те? Яг тэгвэл байшингийнхаа дотор талыг засаагүй жиж гадна талд нь засвар игээд ямарч нэмэргүй болчихно гэсэн. Тэгэхээр хамгийн эхлээд ер нь л хүн өөрийнхөө тэр дотор сэтгэлийг хүчрэг болгоно. Тэгж вэж дараагийн зүйл бол бий болдог. Харагдах байдалд бол нөлөөлдгөө гэсэн ийм зүйлсийг бол хэлээд байгаа. Үүний дараагаар бол ер нь энэ харизмын талаар хэд хэдэн ном зохиолууд бас бичигдсэн байдаг. Тэгэхээр ихэвчлэн монгол хэлэн дээр уншижсэн хүмүүс бол энэ Оливия Фокс Габбаны харизм гэдэг номыг бол уншижсэн байх. Цаашлаад бас энэ харизм гэдэг ном, харизматик гэдэг лидершип гэх мэтчлэн гадаадын алдартай бас зохиолчдын яг харизмын талаар илүү дэлгэрэнгүй судалсан, судалгаануудыг хийсэн түүх зохиолууд бас байдаг. Тэгэхээр дэлгэцэн дээр харагдаж байгаа зохиолуудын та бүхэн яг хэдийг уншсан байна бас бодоод үзээрэй. Тэгэхээр харизм гэдэг зүйлийг шууд нэг талаас нь нэг номыг уншаад за би өнгөтөл нэг гадралдаг юм байна гэж ойлгож болох юм байна. Яг нь ерөнхий ойлголтыг авчирч гисэн илүү сайн судлаа, илүү сайн цаашаа ингээд гүнзгийрүүлж уншаа гэх юм бол та бүхэн манай дэлгэцэн дээр харагдаж байгаа зохиолуудтай танилцаасаа гэж хүсэж байна. Үүний дараагаар хэдүүлээ хэлсэн шүү дээ түрүүнд Макс Вебер гэдэг хүн бол илүү одоо социолог тал руугаа, нийгэм тал руугаа оруулж гисэн шашнаас бол тасалсан гэсэн. Тэгээ бид нэр 10 жилийн нийгэм хичээл дээрээс Макс Веберийн энэ уламжлалт легитимийн талаар сонсч байсан шүү дээ. Тэгэхээр уламжлал одоо легитим гэдэг нь өөрөө юу гэсэн утгатай юм бэ гэхээр тухайн хүн аливаа нэгэн хүнээр удирдуулахыг аль эсвэл ямар нэгэн засгаар удирдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Эргээр сайнаар хүлээн зөвшөөрч байгаа. Энэ шинж чанарыг бол легитим гэж бол нэрлэдэг байгаа. Тэгээд энэ легитимийг бол зөвхөн 3 ангилдаг. Эхнийх нь бол уламжлалт легитим гэж байгаа. Энэ нь бол одоо хаан хаан сэтийг залрах зайдул ерөөсөө Японыг л одоо бодоод үзчихье. Японы эзэн саяхан Монголд ирсэн байгаа. Тэгэхээр уламжлалт легитим гэдэг бол яг ханик хаанаас ингээд угсаа заламжилж байгаа ард түмэн тэр хаанда тэр угсаа заламжилж байгаа хүмүүстэй маш хайртай байдаг. Хүлээн зөвшөөрдөг нийтээр хүлээн зөвшөөрдөг ийм засаг захиргааныг хэлж байна. Харизмат легитим гэдэг бол удирдахч өөртөө төрж гарч ирдэг. Буюу удирдахчийн илтгэх ур чадвар, манлайлах ур чадвар, аль эсвэл хүнлэг, инэрэнгүй байдал ч юм уу тэр нь бол удирдахчийг бол бүтээж идэг. Бүгдээ бодоод үзэх юм бол Winston Churchill бол нэг тийм царайлаг хүн биш. Царай дөрхөөрөө би хаагаараа хүн татаад хүн биш. Яг үнийг хэлэхэд бол тийм өгдөл байхгүй царайны өгдөл. Гэхдээ л дэлхийн хамгийн лидер удирдагч мөн үү? Дэлхийн түүхд үлдсэн үү? Үлдсэн. Тэгэхээр тэр хүний ярианы ур чадвар,
тэр манлайлах ур чадвар болон тэр мэдрэмжил тэр хүний түүхэнд үлдээсэн. Ингэж ялгарч тодорч гарч ирж байгаа энэ удирдагчийг бол харизмат легитимтэй удирдагч гэж нэрлэдэг. За 3 дахь нь бол нэг л парламентын засаглалтаа ус оронд явдаг. Хууль ёсны легитим. Энэ бол одоо нэг засаг солигдоход, сонгуул болоход өөр нэг нам, эвсэл тэг улс төрийн гишүүд гарч ирдэг. За ийм одоо шинж чанарын удирдлагын шинж чанарыг хилээд байгаа. За легитим гэдэг бол уусаал хүн таатаагаар удирдуулж байгаа шинж чанарыг хэлж байгаа. Тэгэхээр энэ албан байгуулагч ч гэсэн яригдана. Байгууллагын албан хаагчид удирдагчтай дуртай байна уу, дурггүй байна уу гэдгээс бол хамаарна. Тэгэхээр таас ямар төрлийн одоо легитим шинж чанартай удирдагч юм бэ гэдгийг бас Макс Веберийн энэ онолыг илүү судлаад бас харах боломжтой. Тэгээд Лавцизигийн нэг хэлсэн үг байдаг. Тэр нь болохоор юу гэсэн үг юм бэ гэхээр ер нь бол бусдын талаар мэднэ гэдэг чинь бол мэдлэг шүү дээ. Өөрийгөө мэднэ гэдэг бол мэрэгэн ухаан юм аа гэж бол хэлсэн. Бүх цаг үед харизмтай удирдагч гэж хэнийг хэлдэг вэ гэхээр өөрлөгөө өнгөж чаддаг, өөрийнхөө дотоод сэтгэл рүү өнгөж чаддаг, өөрийгөө ойлгож чаддаг, өөрийгөө мэдэрч чаддаг хүн хэлдэг. Ер нь тэгээд өөрийгөө ойлгоогүй хүн ч яаж бусдыг ойлгох вэ? Тэгэхээр эхлээд би ийм давуу талтай, би ийм сул талтай, за би ийм үе дээрээ ингэдэг, энэ үе дээрээ ингэдэг гэж өөрийгөө ойлгосныхоо дараагаар ер нь бусдыг удирдах, бусдад нөлөөлөх энэ чадварууд суралцах хэрэгтэй байна гэдэг зүйлийг хэлээд байгаа. Тэгэхээр харизм гэдэг бол биднээс тийм нэг хол зүйл биш. Хүн болгон суралцаж, хүн болгон энэ зүйлийг бол өөртөө төлөвшүүлж, авч шингээж бол болно. Гэхдээ энийг юусэн гэж буруугаар одоо хин нэгэн дургу байхад хүчлэгч юм уу? Аль эсвэл шууд бусдад хүлээн зөвшөөрч яарах нь өөрөө бас их учир дутагдaltaй. Тэгэхээр харизмтай хүн гэдэг бол ерөөсөө цэвэр маш их мэдрэмжтэй хүн. Хизээ хаана юу хийх, юу ярих, бие яаж явах энэ бүгдийг бол маш сайн ойлгож мэдэрч чаддаг энэ төрлийн хүнийг бол би бол харизмтай гэж хэлнэ. Ер нь ингээд эргээ бодоод үзэх юм бол бид нар багасаа нэг үеийн найзууд байж нэгээс илүү бүр ингээд тодорчсон зээ заны бүр ингээд амьдрал ойлгодог болчихсон юм шиг тийм нүдэнд харагдахгүй энерги бид нар бас мэдэрдэг байсан. Зүгээр л үеийн хүүхдүүд байжж тэр хүүхдийн алхаж байгаа, гисгэж байгаа, тэр танхимд ороод ирж байгаа, бие авч байгаа байдлаас нь л нэг тийм сүрдэм, хүндлэм тийм мэдрэмж төрдөг. Яг энэ нүдэнд харагдахгүй байгаа энэ процессүүд чинь бид нэр энэ бол төрцөн юм уу юм байна гэж бодоод байдаг овч. Энийг ерөөсөө суулгаж болдог. Амьдралынхаа нэг хэсэг болгож болдог. Байнгын татамжтай ингэж хийгээд их юм бол таач гэсэн яг тийм болж чаддаг юм ур чадвар юм байна. Тэгээд өнөөдөр бол харизм гэдэг зүйлийн талаар онлын талаар ерөнхий мэдлэг ерөнхий шүү. Мэдлэг бол үгүй гэж бодлоо. Тэгээд энд хүрээд миний мэдээллийн контент маань бол өндөрлөж байна. Тэгээд дараагийн дугаараараа харизмаа илүү дэлгэрүүлж одоо судалж болж байна. Аль эсвэл өөр сэдвээр бас дахиад судлаад ороод ирж болж байна. Ямар ч гэсэн та бүхэн маань бас тодор хэмжээний мэдлэгтэй болсон байхаа гэж найдаж байна. Тэгээд дараа уулзлаа баяртай.